Яагаад би элеватороо сийлсэн байдаг
тогоос 203 хийж зөөгөөд ээж юм байна. Харин 203 миллиард тогоос 205 миллиард хийж 84% би яагаад гам болсон бэ? Эрен жигтэй өөрөөр эрен замд хавсан юм. 자,
багшаараа бэлдүүлсэн. Багш нар маань их мэдсэг баталгаа учраас ингэж хийсэн. Би 1-р сард 243 наадмаар 243-ийн төвшөнд үзтгэлсэн. 2-р сард 243 наадмаар 243-ийн хийж төвшөнд. Намайг үсгэдэг би нэгэн өдөр 243 гэрээ даасан хийж тоос 219 гэрээ даасан гэсэн. Ийж гэдэг байсан. Тэгээд 2-р өдөр болохоор 243 гэрээ тоос 220 гэрээ даасан хийж би гэдэг байсан. Намайг үсгэдэг би нэгэн өдөр 243 гэрээ даасан хийж тоос 220 гэрээ даасан хийж гэдэг байсан. Араа 2-р өдөр 243 даасан хийж 237 даасан хийж бас тийм байсан. Би нэг 243 гэдэг чадах. Би
비니 걸었다 돌고를 진짜 인내에서 학교 좀 가서 얘기해. 정말 뭐 외국인이 보여줄 때다가 너는 그런 거 이거 때 있는 거 이거 때 있어. 이 걸빠는 때다가 너는 이거 때 이거 너 이거 있어. 이 여러 공간에 있어. 비대해주는 뼈다도 그 막간 들어있어. 이제 잘만 쓰고까지 해서 됐어. 아마 저는 그때 얘기를 많이 해도 있어. 이거를 나쁜 사람이 이거를 내가 같은 때 이제 나도 이제 갖고 işte ben çok şeyler kahve çalışıyoruz. Yine bir problem. Ben bir 자, 이제 목표래요. 오늘 이제 사이 옷을 이런데 들어왔다. 좀 내더라. 사이 가있었다. 나도 당신 아이가 이게 좋지. 얼마나 이거를 이렇게 다 하고 이렇게 나더라 이렇게 굉장히 떴어. 이랬어. 내시 хийжсэн. 이랬어. 저는 хийжсэн. холбоор들 нэгөрөөр дотороо би хэмжээнд 5 хүүхэд C төвшин 3 хүүхэд хийжсэн. Тэгсэн чинь холбоор들 нөгөө 25 байсан мантыг авсан байна. 5 маань 4 өөр байсан C маань нэг авсан байна. И нэгөрөөр байсан уу? Яагаад тэгсэн чинь холбоор들 яасан бэ нөө? хоёр багцсан байна. За манай ингээд 90-ийн дагуу хийж байгаа явц маань яасан бэ нөө? Уурсан байх юм уу? Тэгвэл энэ гэрийн дагуу хийсэн буурсны учир шалтгаан нь юу юм болоо? За нэг очих. За учир шалтгаанаа тэгээ ингээд бүгдээ. Google болгон дээр өөрөөсөө буурсан шалтгаан нь юу гэж бодож энэ дээрээ гараад багасаа нэг санаа гаргаад өгсөн. Яа буурсан учир нь юу юм болоо? Буурсан учир шалтгаан нь юу юм болоо? За чи нэг хэлэхгүй өөр Босс шалтгааны юу гэж бодож байна? Нэгээр чинь.
ирээд байна. Ингээд нэг хичээлдээ тулгуурлаад
дараагийн жилүүд нь явуулах гэхдээ очиж тэр хичээлээр сайн натас суралцсан гэрээ надад. Тий за тийх гэж өгд юм байна. За энэ чинь Олон багш нараа юу толгойн баг зэрэг явж байгаа болохоор гэртээ очиж сайн. за олон багш нарын аваад заримдаа толгой нэрээ гэж магадгүй гэж бодсон тий. Тэндээ заас юм илүү баталгаж ойлгохгүй юм. За Би таашаа тэрийн сайд хийх. за сонсоо. Биднээс гэрээ даалгавар өгөх учраас нэг гэртээ сайн өстэй бодож бидний сайн ойлгох. За тийх гэр. Тэр өдрийн хичээлийг гэр ойлгосон байх гэж шалтгаан өгөх. Шалгах гэдэг юм байна тийм ээ. За энэ чинь Миний цаг тухайд хийхээс бас. цаг тухайд нь хийх гэдэг юм байна. Би даасан чадварыг сайн юм тэгээд зөв хөвшөлтэй. Зөв хвшилтэй болох гэдэг юм байна шүү. Гэрээ даалгавар өгөх учраас болохоор хичээлээр тавч үзсэн юм гэртээ очиж. За батлахын тулд юм. За энэ чинь Тэгээд багшлахаар яг сүртэй яваад явах хэрэгтэй гэрээ даалгавар өөрөө үнцэн ойлгох мэдээллүүдийг авах бүр. за өөр цаг баримтлах гэдэг юм байна. Хаад үзэж байна. Батлахын тулд өөр Багшлах хичээлээр хүүхдүүдтэй миний бүлгээр тасдаг. Тэгээд гэртээ бүгд өөрөө хичээлээр ойлгох юм байна. за ямар юм бэ? За өөр хийх юм байна. За энэ чинь өөртөө ихтэй болох юм таасан юм байна тийм. Тэгвэл гэрээ даалгавар маань ийм ач холбогдолтой юм байна шүү тийм. Ийм ач холбогдолтой юм байна. За тэгвэл ач холбогдолтой юм тийм. Хийх ёстой юм тийм. За тэгвэл одоо бүгдээ цаашид энэ үнэлгээр энэ гэрээ даалгавар маань хийж байгаа юм цаашид ямар болмоор байна. Ингээ өөрөөр авах уу? Яагаад тийм үү? За тэгвэл гэрээ даалгавар өсрөе. Заавал бүгдээ нэг юм цаастай. Заавал бүгд гэрээ даалгавар өсгөх төлөвлөгөөгөө бүгдээр гаргая. Дараагийн үед энийг бөөрөхгүй дэше төлөвлөгийг багаараа ярьчихаар энэ дараагийн үед яаж
тоглох цагаа арай жоохон багасгах хичээл идэвхтэй ойлгож зорилготой замгүй. Намайг зөвхөн тэр хаалтаас хоёр эцэг багшаас гасамж авах гасамжгүй хойш тавихгүй гурав найз нөхдөсөө тусламж хүсэж багийн ахлагч нар зэмжлөө тавих болоод найзуудаа туслах. Гэрээ давхар тохиолдол хийх тул хичээлээр ярихгүй суухгүй анхааралтай хичээлд оролцож идэвхтэй цагаа зөвхөн гэрээ давхар тогтмол хийж байна. За ингэж явах юм бол манай энэ дараагийн үйлдэл яах юм бэ? Ах юм уу? Гэрээ давхрыг сайн хийгээд бол бидний сурсан яах вэ? Дээш нэ. За энэ төлөвлөгөөгөө хиний багийн төлөвлөгөө хамгийн тохиромжтой байсан бэ гэдгийг дараа жилийн эцэг яах вэ? Ярилцсан шүү дээ. За манай энэ гэрээ давхар хамгийн сайн хийх хүмүүс хийх юм бэ? Та нар хаа. За энэ оюун баяр. За энэ хүмүүс аюул сайн гэрээ давхар хийгээд юм тийм үү? За тэгвэл энэ гэрээ давхар сайн хийгээд байгаа бол ангийнхандаа би ингэж амжуулж хийдэг, ингэж хийвэл сайн байдаг гэдэг тийм зөвлөгөө өгч байгаа юм байна уу? За. Сургууль хичээлүүд эдгээрээ уйлгатай ч юм уу тийм хичээл хийдэг дараа нь сонирхолтой хичээл хийдэг. Яг л сонирхолтой хичээл хийгээд илүү хичээлийг хиймээс санаагаа хурдан хичээл сонирхолтой хичээл хийх болдог. Айгуу тийм хурдан хийх юм шиг зэ. За нэ. Энэ хичээлүүдийн дундуур нэг хичээлээ дараа одоо дундуур нь одоо өөрөө сонирхолтой зүйлээ хийгээд дараагийн хичээлийг хийх бол одоо сайн хийдэг. Багасгүй хичээлүүдээ ингээд бусад найз нөхдөйгөө цугсуугаад илүү тэгж хийх хүсэж байгаа тийм. За өөр төлөх юм байна. За төлөв. Би сарайтай гэрээ давхрыг сайн сонирхдаг. Тэгээд би сарай тухайн өдөр орд хичээлүүдээ ялгаж тавиад тэгээд тэрийг хийдэг. Тэгээд эхлээд сонирхолтой хичээлээсээ эхлээд тэгээд дараа нь хооронд дургуй хичээлүүдээ болохоор яг өөрийнхөө дуртай юмтайгаа цуг хийдэг. Тэгээд за өөр монтог хийх хүмүүсээс өгөх юм байна. Тэгээд ахтай хийж чигээ тэгээд уруу хийж байгаа сонирхолтой хичээлүүдээ найз нартайгаа уцаар яриач юм уу эсвэл хамт цугцуугаад ч юм уу эсвэл аав ээжтэйгээ хамтраад юм уу. За. Би гэрээ давхар хийхдээ цагаа тоглож сонирхолтой хичээлүүдээс хийдэг. Тэгээд дараа нь тийм дургуй хичээлүүдээ хийгээд ахаад. Тийм үү. За өөр юм байна. За тэгвэл та нар багш нарын ямар даахад өгвөл илүү сонирхолтой гоё хиймээ санагддаг байд. За. Үтэж юм дөө. Юм морсон. Айгууш. За өөр юм багш нарын ямар даахад өгвөл гэж боддог вэ? Бусдаараа хамтарч хийвэл яа тийм. Ямар хөвчтэй хийдэг. Хөвчтэй гэдэг. За. Багаар хийхдээ даалгавар хийх үү? Багаар хийх даалгавар хийгээ өгөх гоё юм байна тийм үү? Багаар хийх даалгавар багш нарын оролцож чаддгүй. Оролцох хүмүүсийг үгүй яах вэ? Багийн хачсан оролцох. Юу н оролцохгүй багийн хачсан яах вэ? За, чи танаа багаар ийм даалгавар хийчихсэн. За, гэсэн чи яасан? Тэгээд бүгд оролцож чадсан уу? Зарим хүмүүсүүд ирдгүүд зарим нь ирээдгээд үнээс тэр моёс хүмүүстэйгээ хамтаа хийв. Тийм үү. Юу ч хамтар хийсэн даалгавар юу яах вэ? Сонирхолтой байх юм тийм ээ. За, бүр ямар даалгавар сонирхолгүй байдаг вэ? За, тэгвэл одоо бүгдээ за энэ бид хагас жилээ төлөвлөөд цаашид явах зорилгоо юу вэ? Төлөвлөгөөгөө ингэ гаргасан тийм үү? За одоо энэ төлөвлөлтөнд
Гэртээ бас би манай багийн төлөвлөлт энэ юм чинь миний төлөвлөлт гэдгийг бас өөртөө яг харна шүү. Энэ дараа. За.